Зохиолч Хумбгарын Батманд 3 сумын өдөрлөг 1988 оны зун билээ. Алдаан сүрлэг сунгар нуруунд ах дүү шиг зэрэгцэн ханхайх алаг хайрхан бүс хайрхан улсын дунд орших дөрөлжийн нуур хэмээх сэрүү татсан хярын цэнгэг нуурын хөвөөнд чандман тамга шиг хэл залгаа 3 сумынх нь тал талаас чуулж нэгэн өдөр багтаж ядсан дүнжигрэх наадам болвоо. Багуудын хэрд асар майхан алаглаж энд тэнд цай цүү хуушуур бууз хорхог боодгон үнэр ханх тавьсан утаа униарын дундаас гэв гинт дуу хөгжим хангинаж эхлэх нь олныг өрн дуудах мэтв. Сайлсүү бэлтгэх малахын өснөөс авах гээд усны ундрах шиг ар араасаа ундрах зуны их ажилд нухлагдсан хол ойрын хамаг хүн амьтад олны хөл хөдөлгөөнд хөөрсний дээр хөгжмийн дуу чимээнээр цочсхийн нүүр царайд нь гэрэл гялс хийж зүрхэн дундуур нь баяр наадмын салхи сэвэлцэвх. Дөрөлжийн нуураас ангид бас нэгэн нуур цөөрм загас жарааха шувуудтайгаа нүгээд ирсэн юм шиг болжээ. Олон мордын хөлс, аг боргийн ааг, хамар тасхим дэлгэр зуны өдөрлөгт хоног тоолон хоньны ээлжийн зөрүүлэн байж сум сумаас цугларсан бийсэн танихгүй хөвгүүд уулын цэцгэстэй өнг ижилсэн үүгээр түүгээр хэд гурваараа үерхэн гунхах охид хүүхнүүдэд хулгайн харц чулуудан бяцхан зүрхнүүд нь биедэн багтахгүй томоор цохилж хэрдэн бүдүүн дуу гарган хөхрөлдөн. Бүсэн технүр жавхайтл бүсэлж той шиг гялалдсан орос хороомон гуталж ийсэн ах нар хөл гараан ярс хийлгэн хэд хэдээрэн зэрэгцэн асар майхны ар өврөөр идрийн цог залбоог илтгэн бардамхан алгална. Тос даасан хүрэн бор царайдан Мишель тодруулан нэг л том гавьяа байгуулсан мэт зоримог ах нарыг хараад цэргээс ирсэн залуучуудыг хараач гэд нүдээ бүлтийлгэн хуруу гараан тэнэлгэн зааж шивнэх хашгирахын заагаар ярилцаж тэднийг хэсэг бусгаараа алсаас дагасхийн. Хэзээ нэг эднэр шиг цэрэгт яваад ирсэн байх бол доо гэж дотроо мөрөөдөлтэй. Нөгөөтэй тэдгээр ах нараас үеийн охид байдаггүй насанд хүрсэн эгч нарыг хүртэл битүүхэн харамлах сэтгэл төрөнгүүт гэвгэнт уур цухлан хүрэх шиг болж тэр омгоо хэнд гарах хаан олж ядан дэмил унж яваа морныхон зузаан гуйнд ташуур өгсхийн гэнэн цагаахан хөөрөв зангаан жолоодож эс чадан хаашаач хамаагүй морны хар гүйхээр давхилдана. Цагаан хоолойгоор 3 сумын өдөрлөг бэсрэг наадамд морилон ирсэн хүндэт малчид хөлмөрчид нэгдлийн гişүүд та бүхнийг наадмын асарт ойртож сууцгаахыг урьж байна. Хүчит 64 бүх барилдана. Барилдах бөхчүүд нэрсээ бичүүлээрэ. Засуулууд бөхчүүдээ хурдан дүргэн дуудаад гаргаад угаарай. Нэгийн даваа эхэлсний дараа уралдах мордон бүртгүүлээрэ. Одоо сумын уран сайханчдын концерт тоглоно. Нэгдлийн дарга нар сумуудын намын үрийн дарга нар төв асарт суудлаа эзлээрэ. Хэмээн залах захирах хоёрын завсраар сөөнгдүүхэн боловч эр баргил хоолойтой хэн нэгэн хэдэнтэй хашгирчин зарлаатгав. Алтай цэргийн ангиас болд заан иржгэн. Тонхил сумаас баатар пүрв заанууд, бугад сумаас даваа заан лав харагдана. Ноднон даваа заан давгийн хонгор мор хоёр төрүүлж наадмыг бухтынхан авчихсан хэмээн бүл цөөтэй ирсэн төгрөг сумынхан шивэр авирхийн өөрийн сумаас барилдах бүх цөвдөрхөн ирсэнд дотроон сэтгэл дундуурхан байвч Бата Сүхбаатар хоёртоо баахан итгэл хүлээлгэн тамхи байгуулан дугуйрч зогсцгоно. Өөрийн нутаг дошин дээр болж буй ил наадамд өргөн олноор хурсан бугд сумынхан өдөрлөг зохион байгуулах өрнүн их ажилд бол бусдаас хувь илүү гар сэтгэл мэдэн зүтгэлнэ. Угаас ажилсаг даргатай уул сумынхан хизээний урайлгахан гэдэг нь жигтэйх.
Улсад алдартай баян нэгдэл сүр хүчийг үзүүлж байна уу? Да гэсхийн тонхил төгрөгийнхэн өөрсдөө бугтынхан шиг нэг хүч төрөхгүй мөртлөн ажил хийж буй улсыг ил цагаан хэлэхгүйч далдуур живжив хийлдэн ам хошуу билүүдэцгэн. Хэтрүүлж ярддаг зарим нь ядамхүү дарга хуушурын гурил илдээд хорхогны чулуу улайсгаад явж байна гин хэмээн амны зоргоор ажигчгүй бурна. Бэлбэнчин хатуу идлэлээр хизээнээс алдартай тонхилчууд энэ наадмын бүх морины түрүүг манайх авахгүй хаачгүй гэсэн шиг ихэмсэг харц их дээх нүр толгой баахан гэдгэр буйтай ёр ярилдаггүй. Тонхил нутгийн хөх эрс хэсэг басгаараа тойрч сууцгаан машин дэргэний үнэтэй урт урт цагаан ганц цалин мөнгөн хэрэглэлэн шагшуулах нь шагшуулж атга дүүрэн манан хөөргөн зөрүүлэх нь зөрүүлж амар мэндэн ирж тамхилцгаана. Тээнхүү ихэмсэг бардам тамхилцгаан суухыг харсан хаяа залгаа хоёр сумынхан цагаахан адаргалын хөх салхи сэвэлзүүлэн энэ тонхилынхан чулуугаар шидэлцэж дуусахгүй юм а. Бушуухан наадмаа эхлэхсэн хэмээн нүд ирмэлдэн. Төгрөгийнхэн өнөө жил морь бүх цөөтэй иржээ. Угаас энэ хойд цагаан хайрхан бригадынхан барагтай морь мал сойдгүй шахуу улсууд. Ураг шаах нь ямар энд ирж наадах хөв байх биш гэцгэн бугад тонхилынхан эс мэдгчээр гадуурхах янзтай ам нийлцгээснэ. Харин төгрөгөөс хэсэх авгай хүүхнүүд дуулж бүжгэлэх юм гин. Нор банз чиг дуулдаг даваа хүүгвай. Түм дэмбэрэл шиг дуулдаг цэцэг маа. Могой шиг туйлзан бүждэг цээсүрэн нар иржээ. Тэмээ ихтэй тал дахь гэрэл нэгдлийнхэн харин тэмээний тухай хүүхдийн бүжиг хийх байх та. Аймагт алдартай бүжиг гинлээ гэж хэлцээд бусад сумдынхан концерт эхлэх мөчийг хүлээзнэ. Наран ургах зүгт орших төгрөг сумынхан дуулж хуурдан өдөрлөг нээж нэгийн даваа эхлэвэ. Жигүүртэн шувуутай андуурм гараа дэвэтэ даваа заан наадамчин олныг далайн давлгаа шиг шуугуулан цавх цавх үсэрч дэвн дэвсээр зүүний магнайд гарахад хүүхэд багчуул хөгшин хөвөөгүй дуу алдацгаалаа. Чацархаг бөгөөд ярга чарга биетэй болдзааны тэрл гар хөлийн үзүүрхнэр ид бад хийх уран гой барилдаанд нүдэ унгах шахсан авгай хүүхнүүдийн сэтгэлийн утас алдуурч өөрийн мэдлэггүй бие биеэ нудран зарим нэг нь хүзүүндх алчуурынхаа сэжвэрийг дэмил имэрч зогсов. Пүрв зааны аатай түргэн хөдөлгөөнийг аживал яг л хурц хутх мэт тас тас хэрчих шиг барилдааны эртээг наадамчид ам мэдэн шаагилдана. Бригадын дарга Баатар зааны төвөггүй сайхан барилдахыг бүсийнхэн даяараа шуугилдаж бүр өөрт нь зориуд сонсдохоор шагшин магтах нь цаана нарийн учиртай ажээ. Чанга яригчаар ядамхүү дарга сөнг дүүхэн дуугарч чадал мэдэн бөхөө тайлбарлахын зэрэгцээ. Энэ жил манай 3 нэгдлийн одрын жил шүү наадамчдаа. Хэдхэн хоногийн дараа сумуудын наадам ардын хувьсгалын 67 жилийн ойн баяр болно. Наадмын маргааш намар гэдэг тул өрх болгон оторт гарах бэлтгэл хангах хэрэгтэй. Мөн хадлан тэжээл бэлтгэх ажил ард нь шилээ даран хүлээж байгаа гин. Цагаан хоолойгоор айхөө отрын нутгаахөө зээхөө отрын цэцгээхөө хэмээн нэрт дуучин отгоны отрын нутаг гэдэг дуу хангинана. Тэр бүхнийг даргын хөлд орхноос чих тавин чагнаж өрөөсөн өвдгөө нуглан сууга ажил амьдралд нэлээдхэн нуглагдсан баймаар царайтай 1-2-ын зэрэг шалдрахан ирчүүд. Эдэ манай яа дарга ёстойч нэг янзын гэгч цээжтэй ямар бод гаажтай эглээс эгл эрчилсэн сум шиг эрхүн дээ гэж магтах бэлдуучлахын дундх нуур бас л өөрт нь дуулдахаар чанга хашгичин өгүүлв. Тэр зунаан нэгдлийн ашиг чимийн авраг болохыг чармааж буй тэдний ил чимээ шууганыг ойр хавийнхан дуулчхад даргад тал заслаа гэдгийг мэдмэгц доогтойгоор толгой сэгсрэн жуумалцаж зарим хүмүүс өмнөөс нь ичгтээ суудлаан займчиж
хоолой засна. Наадамчин олон бүхийн барилдаан дуу хөгжим альнийч гэлээ таашаалтайя үзцгээж наадам хизээж тарахгүй юм шиг улам бүр тухалцгаав. Төгрөг сумаас дуу дуулахаар ирсэн сандруу шар хүү бор дайланбан тэрлэгэн үл ялэг шуусхийн бүсэлж дугуй малгайгаан дугтуулсхийн уулан дээрээ унгалсан улагч гүний унгимаахөө улсын наадамд төрүүлсэн могой хээр моримаахөө хэмээн жишүү харж хулмганан гим хийсэн загнуулсан эсвэл ичиж зовсон уу аль нь болох нь бүү мэд. Өөртөө итгэл муу тайхан боловч хүний чихэнд сонсууштай бас тэр бүхэндээ хэвлүүхэн гэгч дууллаа. Ирэх замдаан айл сайхалтын ах эгч нартай морины хурд мэдэн уралдаж яваад ганцгалж явсан вааданд бодолтой ёслолын цагаан цамц улаан бүч энд үдлэгтэй өмд бажинг зэрэгэн гээч гисэндээ зэгсэн санаа зовжээ. Тэгээд яг дуулахын өмнөхөн пианор сурагч гэхэд ёслолын хувцсгүй дуулагч нь бол үзэл сурталгүй бохир бүдүүлэг хэрэг. Чи яасан сахилга батгүй хөгдвэ? Сум орны нэр сүр гутаах гэлээ гэж цагийн толгой дээр хавийн амтэн хүмүүс загнуулаад нулимс нь хатж амжаагүй байхад концертын хөтлөгч зарлчихсанд тийм сүрдэж сандарсан санж. Баян Монголын хон ямаан сүргэөхөө сул асгарсан сувд шигэ гүүрги хэмээн дөрөлжин хөндөй дүүргэн хад чулуу цуурайлан цэцэг ногоо өндөс хийдэл хатаах даваа хүү гуайн дуулахыг сонсоод нар банцдыг дууллаа гэж андууран дээд их тэнгэр өөрийн мэдлгүй хурусны дээжээр мялааж орхив. Бургасны ингэр хулам ортын сэрвэн баруун салааны ихээр бэлчсэн мал сүрэг яг л энэ дууны утга учир хөг их шигт найрсан байх шиг ёстой л сул асгсан сувд шигэ. Өнөө жил багшийн их сургуулийг улаан дипломтой төгсөөд хот суурин газар ажиллах болсон залуу бүсгүй ээжтэйгэн хамт өдөрлөг үзэж яваажээ. Түүний сэтгэл тийм гихэн тэмдэггүй догтлохтон бүр нулимс мэлмэрүүлжээ. 5 жил сурсан багшийн эрдмэн малчин мэрэгжлэр солимоор санагдан. Ээжээ, охин нь ердөө таныхаа хажууд малчин болъё гэж сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй хэлж орхив. Хол газар эрдэм сурах сайханч мал маллахаас илүү эрдэм энэ хорвоод хаана юусан билээ. Дама социализмын зам нэгдлийн малчин болох нь нэр төрийн хэрэгэ охин минь. Манай нэгдэлд малчин болохоор шийдээд хаа холоос илгээлтээр баахан хүүхэд ирснийг чи мэдэн шүү дээ. Тэднийг бодвол чи сургууль соёлоож төгсчихсэн хүн шүү гэж шулуухан өгүүлэхийн цаад санаа охин үрээн дэрэгдээ байлгаад нэгдлийн гишүүн болгохыг хүссэн хэрэг буйзаа. Урээн хан дайчин бейсийн хошууны хурын тахилгад бүс хайрхан уул үндэсхийн Монголын нэг өдөр хэмээх гайхамшигт уран зураглал нүднээ амилахыг хараад багш бүсгүйн сэтгэлээс илүү баахан санаа сэтгэл хөдлөн эрт урдын тай тахилаан сангалзлаа. Уул усны эзэд ёр бусаар баярлаж борг өвсний нэг ширхэг толгой хүртэл тарайн төрүү шиг хэрдээ найгах ажээ. Энэ бэсрэг наадамд алаг хайрхан уул өөрийн үр садтайгаан чиндийн сэтгэлэн ихэд өргсөн гэлтэй баахан сүндэрлэхтэй бүс хайрхныхаа сэтгэлийг тийм их хөдлөхийг ажаад бүр нэг ингэх учиртай байсан юм шиг болжээ. Алаг хайрхны сэтгэлд баяр багтаж ядахтаа нөхөр хүний сэтгэл өргсөн алсын хараат эрийн төрхөөр мишилзэн орой дээрх үүлнийхээ завсраас 7 өнгийн солонго сунгаж татаад бүс хайрхны ар нүдэнгийн даваанд хүртэл холбоотхов. Зөөлөн борооны дараах үүлэн чөлөөний нарнаар гүрээний 2 хэрэгсүүр хаваас морд эргэж наадамчид дөрөлжийн нуур тийш унааны хурд хүч сорин давхилдав. Эхний 2 морд онь холбосоор нуурын доод үзүүр тойроод 4 хөл цагаан хээр алаг морь тэрхэн зуур суг өсрөн дэгцээр орж ирэв.
Морь барайнд орох эгшинд эрэмгүй авгай хүүхнүүд голтой шиг морин дээрээс ташуур цулбуурын үзүүрээ салхисэгүүлэн эргүүлцгээж урдаас нь гүүглэн давхилдах нь тал газар шимээ анир багтай зах замбраатай мордон барьдаг төгрөгчүүдийн нүдэнд ихэд сонин содон үзэгдэл байх нь тэр. Төдхөн тонхил сумын бүсүүл бригадын Бузанковын алга морь төрүүллээ гэж цагаан хоолойгоор зарлахад бүс хайрхан баруун хойхноос баярын нулимстай өнцгийн инээж буй хөх хэрийн дүрээр ханхайв. Оройн наран хэвийж бүс хайрхны шил дээр хэдий очисон боловч үзүүр түрүүний бүх үзчгээд жаргая да гэсэн шиг тогтвор тойн аргагүй хүлээн. Сум нэгдлийн дарга нар малчид хөдөлмөрчтөн нар зөв эргэж шагнал гардуулав. Тонхил сум төгрөгтөн. Төгрөг сум нь бугад сумын хнаан шагнав. Хөнөөх санд руу шархуу ваадантай хувцсан гэж гисэндээ сэтгэл дундуурхан наадсан ч сумаан төлөөлж дуу дуулж өрх гэрэн толгойлж ирсэн сайн хүү гэж умар зүгийн сум нэгдлийн даргаас бэлэг авч толгоогон илүүлсэндээ сэтгэл нь засраадахв. Түүний сэтгэл засрах бас нэгэн шалтгаан бол гол усны лусын дагин шиг сайхан эгч нь хүндэлж явдаг эгэлжирийн ахад нь царай өгдөггүй атлан тэр өдөр 100 зай холбон давхилдэж бид хоёр суухаар боллоо гэсэн шиг тийм дотн найзлахыг хараад хүүхнийг өөрөн авч суух гэж байгаа юм шиг л хөл газар хүрэхгүй хөөр баяр болж яваа билээ. Шарвандын ваадантай хувцс хаа холдох вэ? Өлийн даваа давангуут арзгаан жолоотын ихээр хэрж давхих зуурал гээснээс зайлахгүй. Саран сарвал байхад буцахтан дуучин бацааныхаа хувцсыг олчихвол термо зайлуул наандж ээждээ загнуулахгүй. Цаандж гарын үзүүр зарж байхад санаа амар гэцгээж уул нурууч нөмрөлдөг нутаг усны ахнар нь түүний сонорт үл сонсдохоор хоорондоо ярилцсан. Шарбанд хэзээний хэрэг дуртай юм хойндоо тонхил сум ийм сайхан бэлэг өгч байхад манай сум энэ баян нэгдэлтэй бухтынханд ямархан янзтай юм өгч буй бол гэж өдөрлөгт ирсэн сумынхан ах эгч нараас ч илүү холыг бодон санаа чилээсхийн явуулын автлавк энтрес чихэр боовхон эргүүлсэн шигэ бас болоогүй үе тэнгийн баймаж мэр сэрхэн огттой танилцаад амттнаар дайлах зураа. Чи хэдгээр ангид сурдаг вэ? Нэр чин журналын хэд дээр бичигддэг вэ? Би журналын нэрээр захиа бичэн шүү. Энтэр гэж үл таних огтоос нэгийг онцолж ичээж явна. Гурван сумын өдөрлөг юу юугүй өндөрлөх болжээ. Зөвхөн төрөө зүрийн бүх үзчихвэл тал тал тийшээ бут үсрэхэд бэлхэн. Гэтэл өнөөх хурц хутах шиг эртээ улаавтарсан царайтай пүрв заан биеэр жижигвтер уран гой барилддаг онгор нүдтэй нэгэн залуутай үзүр төрөө булаалтгаар үлдэжээ. Өнөөх харц дээгүүр тонхлынхан малгайн арагшаа унах вий гэмээр баахан гэд ийцгээжээ. Шагай шиг жижигхэн бөх улаан пүрв зааныг яах ихийн зуурт алтай нурууны чихтэй бараг өвсөн дээр гэдрэг нь харуулад хайчхав. Олон түмэн тонхил сумын бөх үнэн нэгдлийн даргын жолооч сүрэн жав төрүүллээ. Манай үнэн нэгдлийн ажил ахицтай алдар суун бадарч оршихын тэмдэг гэцгэн ам амдаа шаагалдаад алга ташхан ташж дорон дэвхэрхэн дэвхрээд явчихлаа. Шинийн 15-ны сар дорн зүгээс мэлтийсэн зуны үдшийн чийг ханхлан хаанагтай айлын ноход хуцалдан ах эгч нар дуулцаар явах нь сайхнаас сайхан. Шөндүл болсон хойно ойрын наадамчид гэр гэрийн бараа харцгаана. Хүнхээлтийн тухаас эргэж харвал алга хайрхан бүс хайрхад тэр бүхэндээ найрлаж байгаа мэт үүлэн малгай дугтуулжээ. Тэнгэрийн баруун хойд хаяанд хаан ихтэй гялба гэлбахыг эс тооцвол тэнгэр газар нам гүмхэн. Дээд тэнгэрт одод улам олноор урган цэцгэлэх нь өнөөдрийн наадамд ирсэн үе олон наадамчид шиг. Морины хөл дороос ганц нэг болжмор босч
Өдөр дуугардгаас арай зөөлөн нойрмог дуугаар жив жив хийн ажуухан нисэлдэнэ. Харин тэр өдрийн наадмын чимээ шар бандийн чихэнд биш зүрхний гүнд чимхтэй гэж жигтэйхэн. Сумынхаа наадмаас өөр газар анх удаа наадамлаад буцаж буй хүүгийн зүрх ер бусаар булгилна. Санаа чилээх зүйл гэвэл ердөө өнөөх л хувцас. Ваадантай хувцас минь хаа нэгэн газар яг хүүхчиг уйлж байгаа болов. Намайг санаж буй байх та гэж гүн бодлохийлэн хамт яваа улсуудаас жаахан хоцорч морьныхоо амийг татс хийж алах болно. Эргэж хайна гэвэл гэр хол байдаг. Айлын ховдог ямаа хөвчих вийт. Эднээс сэмээрхэн худраг сууж үлдээд энэ хавьда хээр хончгдог юм билүү? Тэгэд маргааш хувцсаа хайх уу? Хувцс минь хүн шиг хэлтээсэн бол хашгирахгүй юу гэж өглөөний явсан замаа дагаж морины товлдсон хараалхаагаар алхуулна. Олдхоосоо ч өнгөрөв бололтойдгоо. Намар 9 сарын 1-нд юу өмсөнтэй байц гэсхийн бодож явтал урд яваа ах эгч нар мориноосоо бууцгааж хөхрөлдөв. Тэд юундаа ингэж хөх инээд болцохов гэж тэдэнд битүүдэн жаахан зэв хүрэгчээ айдаад гүйцэж очтол "Зэхөө хувцсыг ч нь оллоо. Шанд нь юу өгөх юм?" гэв. "Та нарын хийх ямар л ажил төрөл вэ? Тэр бүхнийг чадлынхаа хэрээр хийн" гэд зоригтой аргагүй хэлтэл цагаан ваадантай хувцс нь жаахан гомдсон шинжтэй боргон дээр урууга харан түнтийж хэвтгэн тэрх. Дүүгэн төөрүүлж орхисон ах шиг сэтгэлээр хувцс минь хэмээн дуудах шахан өглөөд буун харайв. Ваадантай хувцсан шүүрч авангуут энгэртээ чанга гихч нааж тэврээд хэсэг зогслоо. Хувцснаас нь аг шавг хээрийн салхины үнэр ханхив. Нутгийн ах эгч нар ургаа хад чулуу налан хос хосоорон зэрэгцэн сууцгааж өврөөсөн чихэр задалж хүлхэх нь хүлхэж тамхитараа татхан татсгаан бүр цаанаа л нэг санаа намарсан шинжтэй ажээ. Тэд хэлэхдээ "Мордо тушаад хэсэг сайхан хазуулж амны завааг нь гаргаад мордоцгоё" гэв. Унаа морд уулын зоондох хадасхан дунд пар хийтэл тургилж сахлаг ургасан борг зулгаалan идээшлэх зуур наадам хийсэн дөрөлжийн нуурн тийш эргэж харвал уулын дундах нуурын мандал сарны гэрэлд үлмэдэг гялалзаж өдрийн танилцсан салаа гизгтэй хөөхөн охин нуурын хөвөөнд гав ганцаараа тороогоод үлдчихсэн морин дээрээс гараа даллан хатируулсаар наашилж явах шиг санагдав. Зохилогдсон Хумбгарын Бадминд 2022 оны 7 дугаар сарын 6. Уншсан Эрхэнбаярын Баддорж 2025 оны 11 дугаар сарын 5.